За сайн байцгаана уу. За энэ удаагийн хичээлээр тригонометрийн уруу функцүүдийн тухай үзүүлнэ. За эхлээд синусийн уруу функц буюу арc синусын тухай үзье. За түүнээс өмнө синус x гэдэг функцээ үзье. За синус x гэдэг функц бол яах вэ гэхээр x гэсэн цэг нь тойрог дээр байрлана. За жишээлх юм бол тойргийн энд байдгаа гэж бод. Тэгвэл энэний синус явдаг гэхээр энэ цэгээ бид нар босоо тэглэл рүү буулгаад энэ гарч ирсэн цэгийг синус x гэж үздэг. За өнөөдрийн хичээлээр бол буцаагаад координатын тэнхлэгтэр ямар нэгэн цэг өгдөөд тэрэнд харгалзаж байгаа тойргийн цэгийг олдог үйлдэлийг бид нэр арc синус гэж нэрлэж байгаа. За жишээлх юм бол арc синус x гэж явах юм бол x гэдэг нь координатын хавтгын босоо тэнхлэгтэрээс авагдах хэрэгтэй юм байна. За босоо тэнхлэгийн бүр нэмэх нэгээс хасах нэгийн хооронд байгаа. Энэ x хэвд арc синус гэдэг утга арc синус гэдэг функц тодорхойлогдно гэсэн үг. За мэдээж x нь одоо жишээлх юм бол энд байсан гэж бодъё. Тэгвэл энд харгалзаж байгаа тойргийн хоёр төрлийн цэгүүд олдно. Энд нэг цэгүүд, энд нэг төрлийн цэгүүд. Гэхдээ эдгээрээс баруун гарталтанд байгаа буюу энийг нь авч үзнэ. Тэгэхээр энэтлийнх нь бол арc синустэй огт хамаагүй гэсэн үг. За баруун гарталт байгаагаас гадна хасах 2-ны p-гээс нэмэх 2-ны p-ийн хооронд байх энэ утгыг нь бид нэр арc синус x гэж үздэг байна. Тэгэхээр хэрвээ x нь энд өгөгдсөн байгаа бол арc синус нь түүний баруун гарталт буюу энд нь гарч ирнэ гэсэн үг. За жишээлх юм бол энд нэг ямар нэгэн z гэсэн цэг өгөгдсөн гэж бодох юм бол энэний арc синус гэхэлэр энд гарч ирэх юм. За энийгээ бид нэр энэ нуртаа хас тэмдэгтэй аваад тооцно гэсэн үг юм байна. За дахин хэлье. Хасах нэгээс нэгийн хооронд байгаа альва бодит тооны хувьд түүний арc синус гэхэлэр за энэ цэгийг авч үзлээ гэж бодоход баруун гарталд нь гарч иж байгаа тойргийн энэ цэг нь арc синус нь болдог. За энд нь арc синус t гэж байх юм бол энд нь t гэж байх юм бол энэ арc синус t байна гэсэн үг байна. За түүнээс гадна хас 2-ны p-гээс нэмэх 2-ны p-ийн хооронд байх ёстой. За энэ функцийг мэдээж хэрэг синус x гэсэн функцийн уруу функц гэж нэрлэнэ. Тэгээ арc синус x гэж. За энэ функц болохоор тодорхойлогдох мөч нь нэгээс бага хасах нэгээс их байх ёстой. За тэнцэж болно. Энэ бол тодорхойлогдох мөч нь. Харин утгын мөч нь юу байх вэ гэхээр хас 2-ны p-гээс их буюу тэнцүү нэмэх 2-ны p-гээс бага буюу тэнцүү байх ёстой. За тэгээ хэд хэдэн жишээ авч үзье. Жишээлх юм бол арc синус 2-ны 1 гэж байх юм бол за 2-ны 1 гэдэг тоо маань нэгж тавигдаж жишээлх юм бол энд байж байна. Координатын хавтгай дээр. За энийгээ баруун гар тийш нь буулгаад энд нь гарч иж байгаа цэг нь арc синус 2-ны 1 бол. За мэдээж хэрэг өмнөх хичээлдэр үтсэн 2-ны 1-ийн яг баруун гарталт нь тэгээд хас 2-ны p-гээс нэмэх 2-ны p-ийн хооронд бол 6-ны p байдаг. За арc синус тэг гэж байх юм бол за босоо тэглэгийн тэг гэсэн цэг энд байж байна. Энэ цэгийг яг баруун гар тийш нь татах юм бол мэдээж хэрэг тэг дээр очино. Тэгэхээр арc синус тэг гэдэг бол тэг байх нэ хэмжлээ. За арc синус 2-ны язгуур дор 2 хэд байх вэ? За өөрсдөө бэлтгэж асууж хариулаарай. За мэдээж энэ бол 4-ний p байна. Өмнөх хичээлүүдээ сайн авч хүүхдүүд бол ойлгомжтой байна. За тэгээд хэд хэдэн жишээ авч үзье. Тэгээ босд ингэ өөрсдөө бодоод олчихно. Арc синус хасах 2-ны язгуур дор 3 гэх юм бол за мэдээж босоо тэглэгийн хасах 2-ны язгуур дор 3 бол за энэ хавцаа байгаа. За энийг баруун гар тишээ буулгах юм бол энд нэг цэг гарч ирнэ. За энэ бол мэдээж хэрэг хасах 3-ны p гэж таарна. За арc синус
хасах 2-ны p гэж байх юм бол хасах 2-ны p гэдэг маань энд байж байгаа. Биш ээ. Синус хасах 1 гэж байх юм бол хасах 1 гэдэг цэг маань энд байж байгаа. За энийгээ тойрог руу буулгах юм бол шууд хасах 2-ны p нөгөө гараад ирнэ. За гэх мэтлэнгээр бусад гол утгуудаа өөртөө сэргээд санаад бодоод олчоор. За одоо арккосинус буюу косинусын руу функцийг авч үзье. За мэдээж хэрэг мөн л өмнөх хичээлүүдээр үзснээр косинус x гэдэг функц байдаг гэж бодох юм бол x гэдэг утгаа координатын хавтгын хэвтэ тэнглэгийн цэгийг аваад за одоо косинус x гэдэг функцийн тухай авч үзье. За энэ функц бол яадаг вэ гэхээр за одоо косинусын уруу функц буюу арккосинус x гэсэн функцийн тухай авч үзье. За энэ бол мэдээж хэрэг косинус x гэсэн функцийн уруу нь. За косинус x гэдэг функц яадаг вэ гэхээр тойргийн ямар нэгэн x гэсэн цэгийг аваад за жишээлх юм бол энийг хэвтэ тэнглэх рүү баригдуулаад энд гарч иж байгаа цэгээ косинус x гэж үздэг. Тэгвэл уруу функц нь бол арккосинус x гэдэг нь x гэдэг утгаа хэвтэ тэнглэх дээрээс аваад тэгээд хэвтэ тэнглэхийнхаа цэгийг нь тойрог руу буулгадаг функц. За тэгэхээр хэвтэ тэнглэгийн ямар нэгэн цэг жишээлх юм бол за энд байсан гэж бодъё. За энэ x тааралж байгаа тойргийн цэгүүд гэх юм бол доор нэг хэсэг байна, дээр нэг хэсэг байна. Нэг хэсэг гэдэг нь болохоор энэ цэгүүд дээр төсвөлгүй олдоод давхцаж байгаа учраас цэгүүд гэдэг хэсэг гэдэг. За энийг ингээд авчиж. За эдгээр олон цэгүүд дотроос дээдлийн хагас дээр байгаа бөгөөд тгээс p-ийн хоорондох энэ цэгийг нь арккосинус x гэж үзнэ. Мэдээж хэвтэ тэнглэгийн энэ x таргалж байгаа маш олон цэгүүд байгаа. Дээдлэлт нь олон цэг, доотлолт нь бас төсвөлгүй олон цэг байгаа. Эдгээр дотроос яг дээдлэлт нь байгаа тэгээд тгээс p-ийн хооронд байгаа нэг цэгийг нь арккосинус x гэж үздэг гэсэн үг. За энд жишээлх юм бол t гэсэн цэг байсан гэж бодох юм бол энэний арккосинусыг олоо гэх юм бол яг ихт дээр нь татаад энэ цэг нь арккосинус t байх хэрэгтэй юм байна. За тэгээд жишээ авч үзье. Жишээлх юм бол арккосинус 2-1 гэх юм бол за 2-1 гэсэн цэг энд байгаа. Яг энэ цэгийг яг таралтаа дээдлэлт нь мэдээж хэрэг 3-ны p байдаг. За энийг өмнөх хичээлүүдээр зөндөө өгсөн. За арккосинус 1 гэж байх юм бол за хэвтэ тэнглэгийн 1 гэдэг цэг бол энэ дээр байж байгаа. Энэ цэгийг тойрог руу буулгах юм бол тэг гэсэн цэг нь өөрөө гардаг. За арккосинус хасах 2-1 гэвэл хэд ах вэ? За бичлэгээр зогсоож өөрсдөө дотроо нэг бодоод үзчихье. За 2-1 дээр 3-ны p гарч ирсэн юм чинь энэ нь хасах 3-ны p болно гэж хүмүүс алддаг. За ийм юм бол байхгүй. Энэ бол жишээлх юм тодорхойлолтойгоо зөрчилдөн гэл бүх юмтайгаа зөрчилдөн. За тодорхойлолтойгоо бид нар юу гэсэн бэ гэвэл за хасах 2-1 гэдэг цэг энд байж байгаа. Энийг яг дээш нь татах хэрэгтэй. За энэ цэг гарч ирнэ. За нэгж тойргийн хамгийн ихэнд байдаг энэ цэг бол 3-ны 2p байдаг. За энэ дээр бүгд маш ойлголттой шүү. Энийг сайн хараа. За үүнтэй адилханаар жишээлх юм бол sin арккосинус хасах 2-ны язгуур дор 3 гэж байх юм бол хасах 2-ны язгуур дор 3 жишээл энэ хавцаа байгаа гэж яг дээш татаад энд гарч байгаа цэг нь арккосинус нь болох хэвээр. За энэ нь бол мэдээж хэрэг 6-ны 5p байдаг.
За энийг сайн анхаарч байгаа. За тэгээд мэдээж яг өмнөхтэй адилханаар арк косинус x гэсэн энэ функцийн тодорхойлогдох мужи нь бол хасах нэгээс нэмэх нэгийн хооронд байх хэвээр. Хас нэгтэй эзэнцэж болно, нэгтэй эзэнцэж болно. Харин утгын мужи нь бол хамгийн ихтэй p-г утга авна, хамгийн багадаа t-г утга авна. За арк косинус хизээч дотроо хасахтай байна уу, ямар байхаас хамаарат хизээч хасах тэмдэгтэй утга гарахгүй юм байна. Дандаа нэмэх тэмдэгтэй утга гарах хэрэгтэй. За нэмэх гарах хажуугаар хамгийн ихтэй p-г утга авна. За тэрийг сайн анхаарч өөрөөр хэлбэл арк косинус гэдэг бол энэ хоёрын хооронд байх ёстой л гэсэн үг. За одоо арктангс болон арктангсын тухай маш товчхон тайлбарлая. За эхлээд арктангс x гэсэн функцийн тухай тайлбарлая. За арктангс x гэсэн функцийн тодорхойлогдох мужи нь бол хас хязгааргүйгээс нэмэх хязгааргүй байдаг. Өөрөөр хэлбэл x-ийн оронд ямар ч тоо тавьж болно гэсэн үг. За x-үүдийн хувьд нь хаанаас тавьдаг вэ гэхээр босоод тэнглэгийн за дурын нэг x гэсэн цэгийг авч үзье. За тэгээд энэнийхээ арктангсыг болохын тулд бид нар яах вэ гэхээр хэвтээ тэнглэгийн 1 гэсэн цэгийг дайрсан ийм босоо шулуун татаад за тэгэнгүүтээ x-ийг энэ рүү буулгаад за энэ цэгээ координат эхлэлтэй холбонгууд энд нэг цэг гарч ирнэ. За энэ цэгийг бид нэр арктангс x гэж үзэх нэ. За эндээс жишээлх юм бол дахиад нэг t-г утга авч үзье. Энэ цэгийн арктангсыг олно гэх юм бол бид нэр энийг эш нь болгох юм байна. За энэ цэгээ координат эхлэлтэй холбох юм байна. За энд гарч иж байгаа цэг нь бол арктангс t болно гэсэн үг. За эндээс арктангс x гэдэг функцийн тодорхойлогдох мужи нь бол хас хязгааргүйгээс нэмэх хязгааргүй буюу бодиттой олонлог бүтнээрээ байна. Харин утгын мужи нь юу болдог вэ гэхээр бид нар эндээс ямар ч цэг сонгож болно. Тэгээ ингээд энэ цэгийг зураас руу татаад ингээд буулгаж болно. Тэгээ буулгахад зөвхөн энэ хоёрын хооронд тутал гарч ирдэг. За тэгээд 2-ны p-тэй хязгаарч тэнцэхгүй, хас 2-ны p-тэй бас хязгаарч тэнцэхгүй. Тэгэхээр энэ функцийн утгын мужи нь юу болох вэ гэхээр хас 2-ны p-гээс нэмэх 2-ны p-ийн хооронд. За хас 2-ны p-тэй тэнцэхгүй, нэмэх 2-ны p-тэй тэнцэхгүй гэхээр ингэж тавина гэсэн үг. За тэгээд жишээ болгоод нэг тоо авч үзье л та. За энд нэгийн тоогоо. За язгуур дор 3 гэдэг бол ойролцоогоор 1.7 дээр энэ хавцаа байгаа гэж бодъё. За энэний арктангсыг болоо гэх юм бол ийш нь татлаа. Энийг ингээд доош нь татах юм бол яг энд нь 3-ны p-г утга гарч ирнэ. За эндээс жишээлх юм бол арктангс язгуур дор 3 гэдэг бол 3-ны p-тэй тэнцүү байдаг өхнөө хэмжлээ олчж болно. За тэгээ эсвэл тригонометрийн утгуудтай хүснэгтэй ашиглаад ингэж болсон ч болно. Ер нь бол цаад утга нь ийм байдаг байна. За тэгвэл арктангсын хувьд за арктангсын тодорхойлогдох мужи мөн л хас хязгааргүйгээс нэмэх хязгааргүй одоо энэ хэвтээ тэнглэгийн ямар ч газраас x-ийг сонгож болно. За жишээлх юм бол эндээс сонгосон гэж бод. За энэний арктангсыг олохын тулд яадаг вэ гэхээр босоо тэнглэгийн 1 гэсэн цэгийг дайрсан ийм хэвтээ шулуу авлаа. За тэгэнгүүтээ x гэсэн цэгээ энэ тэглэл рүү буулгаад энэ дээр нэг цэг гарч ирнэ. Энэ шулуун руу буулгаад за энийг координат эхлэлтэй холбонгууд энэ дээр нэг цэг гарч ирнэ. Энийгээ бид нэр арктангс x гэж нэрлэх нэ. За эндээс жишээлх юм бол ямар нэгэн t гэсэн утга авсан гэж бодъё. За тэгэх юм бол энэ дээр нэг цэг гарч ирнэ. Эндээс ийшээ нэг холбоод энд нь гарч ирж байгаа цэг нь арктангс t нах. За мэдээж түрүүнийхтэй адилханаар энэ арктангс гэдэг функцийн тодорхойлогдох мужи нь бол хас хязгааргүйгээс нэмэх хязгааргүй байна. Харин утгын мужи нь болохоор за хамгийн багтаа авч чадахгүй.
Ер нь бол тгээс их байх хэвээр, p-гээс бага байх хэвээр. Тэгэхээр бүр ийшээ ингээд нэг цэг авлаа гэж бодох юм бол ингээд бүр доошлно. Энэ цэг нь бүр ингээд холдогдсон доошлолоо. Гэхдээ эзэж тэг дээр очихгүй. За тэгээ энийг нь өөртөө бодоод ойлгочихно үз амархан. Тгээс p-ийн хооронд авах нь p-дэд нь ч болохгүй, тэгтэд нь ч болохгүй. За тэгээ жишээлх юм бол арктангенс 2-1 гэж байх юм бол, за 2-1 жишээлх юм бол энд байгаа. 2-1-ийг дээш нь татах юм бол энэ дээр нэг цэг гарч ирнэ. Энийг холбочих юм бол энд нэг цэг гарч ирээд 2-1-ийг авч болохгүй. Тэгээд юу н олох хэрэгтэй. Тэгтээ бид нэр 2-1-ийг утгах юм гэдэггүй учраас гэрчээ. За жишээлх юм бол арктангенс 1-ийг хуваахны язгуур дор 3 гэх юм бол 1-ийг хуваахны язгуур дор 3 гэдэг чинь ойролцоогоор энэ хавцаа байгаа гэж бодъё. За энэ хавцаа гэдэг юм шиг байна. За энийгээ дээш нь татаад энэ нэг цэг гарч ийн, энийгээ ингээд энтэй холбох юм бол яг энд нь 3-ны p гарч ирнэ гэсэн үг байна. За дахиад жишээ арктангенс хасах нэгийг авч үзье. За хасах нэгийг авна гэвэл хөвтөд тэглэгийн хасах нэг гэсэн цэгэнд байгаа. Энийгээ дээш нь татаад энэ дээр нэг цэг гарч ирнэ. Энэ цэгээ төвтэйгээ холбох юм бол энэ нутаг гарч ирж байна. Энэ нутаг гэдэг бол мэдээж хэрэг 4-ний 3p байх нэ. За одоо хэд хэдэн жишээ авч үзье. За жишээлх юм бол косинус гэснээр арксинус хасах 3-1-ийг олгочих. За ийм бодлогыг бодохоос өмнө нэг зүйлийг тайлбарлая. За дотор талд нь байгаа ямар ч тооноос үл хамааран арксинусын утга гэдэг бол зөвхөн энэ завсарт байна. Зөвхөн энэ завсарт. Тэгвэл энэ завсарт байгаа ямар ч цэгийн хувьд бол косинусын утга нь үргэлж энэ завсарт гарч ирнэ. Өөрөөр хэлэх юм бол энэ завсарт чинь тгээс нэгийн хооронд буюу үргэлж нэм хүндэтэй гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр эхлээд косинус синус гэдэг бол үргэлж нэм хүндэтэй байна гэдгийг тэмдэглэе. За энэ дотор талд байгаа атом нь хидж байсан гэсэн хамаагүй. Мэдээж гэхдээ синусны тодорхойлогдохын тулд хасах нэгээс нэмэх нэгийн хооронд байх хэвээр. Ийм байгаа тохиолдолд энэ үргэлж нэм хүндэтэй буюу тгээс байна. За одоо үндсэн адилтгалаа явуулъя. Үндсэн адилтгал гэдэг бол синус квадрат альфа дээр нэмэх нь косинус квадрат альфа гэдэг бол 1 байна. Альфа нь ямар тоогоос хамаарат энэ хоёр нийтлэхэнд байх юм бол 1 гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр синус квадрат арксинус хасах 3-1 нэмэх нь косинус квадрат арксинус хасах 3-1 нь нэгтэй тэнцэнэ. За энийг бичдэг учир нь юу вэ гэхээр бид нар энийг бол мэдэхгүй байгаа. Энийг олохын тулд энийг ашиглаж байна гэсэн үг. За мэдээж хэрэг энэ бол хасах 3-1 болно. За хасах 3-1-ийн квадрат бол. За яагаад гэж байгаа вэ гэхээр хэрвээ хасах 3-1 гэдэг тоо бол тоончлон дээр энд байж байгаа. За энэ арксинус гэхэлэр энэ цэг гарч ирнэ. Энэ цэгийн синус гэхэлэр буцаад өөр гараад ирнэ. Тэгэхээр энэ бол хас 3-1-ийн квадрат байх нь байна. За нэмэх нь косинус квадрат арксинус хасах 3-1 гэдэг бол нэгтэй тэнцүү. За эндээс мэдээж хэрэг энийг агшнуулаад хасчих юм бол косинус квадрат арксинус хасах 3-1 гэдэг бол 1-ээс хасах нь за энэ квадрат чинь
9-ийн 1 учраас 9-ийн 8 болох нь. За тэгээд бидний олох гээд байгаа юмны квадрат нь энтэй тэнцүү гэдгээс юу гэсэн үг болох вэ гэхээр бидний олох гээд байгаа юм болохоор за эндээс язгуур гаргах юм бол 3-ны 2 язгуураар 2 болно. За бид нэр түрүү энийг мэдсэн учраас шууд нэмэх гэж болно. Мэдээгүй байх юм бол энэ дээр нэмгэр нөх уу хасах нөх уу гэсэн эргэлзээтэй асуудал үүснэ. За гэтээ бид нэр косинус арксинус а гэдэг бол үргэлж нэмэх нүдтэй байна гэдгийг мэдсэн учраас энд нь зүгээр шууд ингэж очиж байна. За дараагийн жишээг авахаас өмнө би дагаад синус косинус а за хасах нэгээс нэгийн хооронд байдаг ямар ч а гэвэл бол энэ бас үргэлж нэмэх байна гэдгийг баталчаарай. За жишээ 2 синус косинус за энэ хэдтэй тэнцүү байх вэ гэдэг үг. За яг өмнөх жишээн дээр авсантай адилханаар үнцээ адилтал явуул юм болно. За мэдээж хэрэг энэ гэдэг бол 9-ний 4 язгуурдаар 2-ын квадрат болж таа. За энэ чинь доотлолтой 81-тэй дээдлэлтэй 32-той тоолох юм байна. За эндээс юу гэсэн үг болох вэ гэхээр арксинус бишээ синус квадрат арксинус 9-ний 4 язгуурдаар 2 гэдэг бол нэгээс хасах нь 81-ний 32 байна. За энэ нэг бол 81-ний 49 юм байна. За квадрат нь 81-ний 49-тэй тэнцүү байна гэдгээс синус энэ дээр алдсан биш косинус гэж үчих хэрэгтэй. Косинус 9-ний 4 язгуурдаар 2 гэдэг бол за эндээс язгуур гаргахаар 9-ний 7 бол. За өмнө тайлбарласан ёсоор энэ дээр нэмэх нүгтэй байх хэрэгтэй. За жишээ 3 косинус 2-ыг үржих нь косинус 4-ний язгуурдаар 2 нь хэдтэй тэнцэх вэ гэсэн бодлого өгсөн. За энэ бодлогыг бодоход бол биднэрт ийм мэдлэг хэрэгтэй. Косинус 2 альфа гэдэг бол 2-ыг үржих нь косинус квадрат альфагаас хасах нь 1. За ийм төмөө байдаг энэ төмөг ашиглана. За тэгэхээр энэ төмөөс энэ бол 2-ыг үржих нь косинус квадрат косинус 4-ний язгуурдаар 2-оос хасах нь 1 болно. За мэдээж иргэний хэсэг бол 4-ний язгуурдаар 2-ын квадрат тэнцэн өөрөөр хэлэх юм бол 8-ны 1. За тэгэхээр энэ бол 2-ыг үржих 8-ны 1 гэхээр 4-ний 1 болох нь байна. 4-ний 1-ээс 1-ийг хасгаар ийм болно гэсэн үг.